Би бэлэн болоогүй байсан шүү дээ. Би хөл гаргууч гэсэн бурхны авралаар дахианы хөлгмээр бяцхан мөчтөөд баярлалдаг. Хүмүүс намайг анхаарад их айдаг л да. Би ганцаараа усан санд гулгаж тоглох дуртай. Гул суурийн дор хүмүүс зогсоод надаас өөр хүн бууж ирэхийг хүлээж зогсдог нь мэдээж л дээ. Гэтэл намайг гулсаад ирэхээр байдгаар айждаг. Хүмүүс яг ингэж гайхдаг. Яг ингэж. Тэгэхээр би өөр лүгөө харснаа яасан бэ гэж тавхуургаж асуудаг юм. Заримдаа надад элдвийн юм бодогддог. Би энийг хийж чадахгүй, тэрийг хийж чадахгүй гэж харамсахгүй зөндөөл гардаг. Хүмүүс ямар нэг юм хүсгээрээ хичээж байгаад авч чаддаг. Эсвэл хүсмээргүй зүйлээсээ ч салж чаддаг. Гол нь тухайн хүнд юу заяасан бэ гэдгээ мартах гээд байдаг. Тэгвэл би амьдралдаа яаж ч хичээгээд хөлтөө болгосон, гартай болгосон гэдэж хүслээ биелүүлж чадахгүй. Хөлтөө, гартай болгосон гэж мөрөөдсөн миний хүсэл ямар ч нэмэргүй. Гэвч амьдралд хоёр л гол зарчим байдаг гэж би боддог. Нэгдүгээрт би амьдралд талархах ёстой. Үннээсээ талархна гэдэг их хэцүү хүмүүс минь. Би 8 настай байхдаа амьдралаа бараг үнэлж дүгнж гисэн байсан. Би хизээч гэрлэхгүй, би хизээч ажил хийж чадахгүй. Миний амьдрал хизээч зоригтой болохгүй гэж. Би хайртай эхнэрийнхээ гарыг атгах чадахгүй байж яаж сайн хань болох юм бэ? Өөрийгөө бусдаас дор гэж бодох нь худал хуурмаг. Чи өөрийгөө ямар ч үн хүндгүй гэж бодвол тэр үндсээрээ худлаа. Их хүйтэн байна. Бүр бэрээд гараа мэдэрдэгвэ. Би амьдралд хайртай. Зарим хүмүүс чи яагаад ингэж байнга инээмсэглэдэг юм бэ гэж надаас асуудаг. Үннийг хэлэхэд энэ бол их урт түүх л дээ. Гэхдээ бас их энгийн. Амьдралд заримдаа инээмсэглэхэд их хэцүү байдаг. Амьдралд ойлгохгүй, мэдэхгүй учраас зөндөө таардаг. Яаж давж гарахаа мэдэхгүй самгардах үе олон. Амьдралын асар хүчтэй шуургыг сөрөх үе зөндөө гарна. Тэр шуургыг хэр удаан үргэлжлэхийг чи хэлж мэдэхгүй. Өнөөдөр би амьдралынхаа зарчмуудаас та бүхэнтэй хуваалцах гэж байна. Төвчээртэй байна гэдэг гайхамшиг. Гэхдээ хамгийн хэцүү. Би эхнэрээ инхрийлж тэрвэрх гартай болохгүй тодорхой. Гэхдээ би их нэртэйгээ учирсан үедээ зүрх сэтгэлийн тэрвэрч чадна гэдгээ мэднэ. Тэр үед надад зүрх сэтгэлийн тэрвэрх гар хэрэггүй. Юу аймаар вэ? Маш олон охид хоолны буруу зуршилтай болсон. Энэ аймаар. Маш олон хүн гэр орны асуудлаасаа болоод уур уцаартай байгаа нь аимшигтай. Уур уцаараа бусдад гаргадаг хүн бүр ч аимшигтай. Маш олон хүн өөрийгөө хүнд ч хэрэггүй гэж бодож байгаа нь аимшигтай. Яг одоо энд цугласан огтоо та нар хамгийн царайлаг хүмүүс гэдгээ ойлго. Та нар байгаагаараа хамгаас сайхан гэдгээ ухаар. Хөвгүүдээ та нар бол жинхэнэ ирчүүд. Энэ бичлэгээ би та бүхэнтэй хуваалцаж байна. Амьдрал тулгарсан саад бартааг хэрхэн давж туулсан тухайгаа хуваалцаж байна. Амьдралынхаа гэрэлтэй сайхан ирээдүг та бүхэнтэй хуваалцаж байна. Хүн болж төрсөндөө баярал. Эхийг мөрөөд хизээч битгий буужиг. Бага насны хүүхдүүд, залуус, насан туршидтэй амьдралынхаа гол асуудал зарчмын талаар ярилцдаг. Өмнөө тулгарсан элдв саад бэрхшээл төвөгтэй асуудлыг ялан дийлэх эрч хүчийг би эндээс л олдог. Хөл гаргүйч хүсэл тэмүүлэлтэй амьдрах сайхан.